За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүлэр урт наслах 3 нууцын талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Дэлхийн эрүүл мэндийн чиглэлийн хамгийн сүүлийн үеийн судалгаанууд урт наслалтыг зөвхөн удамшил биш, харин бидний өдөр тутмын гурамшил шийддэг болохыг баталсаар байна. Өнөөдөр бид шинжлэх ухааны баримттайгаар эрүүлэр урт наслах 3 алтан нууцыг дэлгэрүүлж танилцуулъя. Үүнд 1-р нууц хүлийн булчин чанга байх. Хүний биеийн нийт булчингийн 70% нь биеийн доод хэсэг буюу хөлөнд байрладаг. Тиймээс хүлийн булчин бол зөвхөн хөдөлгөөний эрхтэн биш, биеийн ерөнхий эрүүл мэндийн хөтөлбөр юм. 40 наснаас хойш хүний булчингийн масс жил бүр 1% буурч эхэлдэг. Харин хүлийн булчин чанга байх нь зөвхөн алхах биш, зүрх судасны ажиллагаа болон бодисын солилцоонд шууд нөлөөлдөг. Хөлийн булчин урт наслалтын 2 дахь сүрэг гэж нэрлэдэг. Учир нь хөлийн том булчингууд агшиж сунах тусам цусыг зүрх рүү буцааж шахах насосны үүргийг гүйцэтгэдэг юм. Судалгаагаар хөлийн булчин чанга тэнцвэр сайн эмэгтэйчүүд урт наслалтад төдийгүй зүрхний шигдээс чихрийн шижээ өвчнөөр өвчлөх эрсдэл нь 30%-аар бага байдаг болохыг тогтоосон байна. Өдөр бүр цахилгаан шатны оронд шатаар өгсөх, явган алхах нь таны насыг уртасгах хамгийн үр дүнтэй дасгал юм. Судалгаанд хамрагдсан 3659 ахмад настай оролцогчдыг 8-16 жил ажигласан судалгаанаас харахад хөлийн булчингийн масс ихтэй бүлэг нь ямар нэгэн өвчний шалтгаанаар нас барах эрсдэл нь 19%-аар бага байсан байна. Насжилттай холбоотойгоор эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа нас ахих тусам булчингийн массаа байгалийн жамаар алдаж эхэлдэг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь 30 наснаас эхлэн 10 жил тутамд 3-5% орчим аажмаар буурдаг байна. Нас ахих тусам булчингийн ширхэхийн тоо хэмжээ багасж, булчин нэмгэрэх эсвэл хатангаршихад хүргэдэг. Үүний зэрэгцээ таны бие булчин өсөхөд шаардлагатай уургийг бага ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь булчингийн эсүүдийг жижигрүүлдэг. Иймээс өдөр тутмын хөдөлгөөндөө илүү их найддаг хөлийн булчинд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй юм. Судалгаагаар гуйны булчингийн хүч чадал нь ахмад наснуудын дундах нас баралтын эрсдэлтэй шууд уруу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл хөл хүчтэй байх тусам амьдрах хугацаа уртасдаг. Хөлийн том булчингууд цусан дахь сахарыг хамгийн ихээр хэргэлдэг. Булчин чанга байх нь 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бодисын солилцооны хам шинжээс урьдсан сэргийлж чадна. Нас ахих тусам хүн булчингийн массаа алддаг. Хөлийн булчин сул байвал амархан тэнцвэр алдаж унах эрсдэлтэй. Ахмад наснуудын хувьд унаж ташаагаа хугалах нь маш аюултай бөгөөд амь насанд ч эрсдэл учруулдаг. Иймээс 7 хоногт 2-3 удаа суулт хийх, шатаар өгсөх, эсвэл ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөн хийж хөлийн булчингаа ачаалж байх хэрэгтэй. 2-р нууц яс бат бөх байх. Бат бөх яс нь таныг хөдөлгөөнтэй байлгах баталгаа юм. Яс сэргэжүүл, нуруу бүхдэх, өндөр намсах, амархан хугарал үүсэх эрсдэлтэй болно. Булчин ажиллах үед ясандаа таталт өгдөг. Энэхүү механик таталт нь ясны эсийг нөхөн төлжиж нягтрахад хүргэдэг. Иймээс булчингаа хөгжүүлж байгаа хүн ясаа давхар хамгаалж байдаг юм. Ясны нягтрал багтаа ахмад настай эмэгтэйчүүдэд хугарал, зүрх судасны өвчин, нас баралтын эрсдэл өндөр байдаг байна. Ясны сэргэжилтийг анхдагч болон 2 дахь гэж ангилдаг. Анхдагч ясны сэргэжилт нь цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд болон 70-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүст хөгшөлтийн улмаас ажиглагддаг. 2 дахь ясны сэргэжилт нь өвчин, эмчилгээ эсвэл эдопатик шалтгаанаас үүдэлтэй байдаг. Түүнчлэн системийн өвчин, дотоод шүүрлийн өвчин, хорт хавдар нь 2 дахь ясны сэргэжилтийг үүсгэдэг өвчний тоонд багтдаг байна. Өндөр наснуудын дунд бэртэл гэмтэл үүсэх, үүнээс үүдэлтэй хэвтэрт орох нь насыг богиносгодог гол шалтгаан болдог. Турк улсад хийсэн нэгэн судалгаагаар 18-аас 49 насны тамхи татдаг гэр бүлийн ясны сэргэжилтийн түүхтэй эмэгтэйчүүд ясны сэргэжилтийн эрсдэл өндөр байгааг харуулсан байна. Хичнээн эрүүл эрхтэнтэй байлаач ястан сул бол хөдөлгөөний эрх чөлөөхөө алдна.
Ясны нектарлыг хадгалахад зөвхөн кальц хангалтгүй байдаг. Тиймээс түүнийг шимэгдүүлэх витамин D болон витамин К2 маш чухал үүрэгтэй болохыг мэрэгчлэнүүд зөвлөж байна. Ясны сэргэлтээс сэргийлэхийн тулд кальциар баялаг сүү, цагаан идэ, ногоон навчит ногоо хэрэглэхээс гадна D амин дэмээ тогтмол шалгуулж шаардлагатай бол нэмэлтээр уух нь зүйтэй юм. Мөн ясанд механик ачаалал өгөх буюу өөрийн биеийн жингээр дасгал хийх, тухайлбал явган алхах, хөнгөн суулт хийх үед яс улам бат бөх болж нягтардаг зүй тогтолтой. Бат бөх яс бол урт наслалтын суурь юм. 65-67 настай хүмүүстээр хийсэн судалгаанаас ясны сэргэжилтэнд орохгүй эсвэл сэргэгчсэн байсан ч ясаа бат бөх болгох арга хэмжээ авахд тухайлбал үүнд уураг гэдэх дасгал хийх, эрдэс бодисоо нэмэх зэрэгт ямар нэгэн өвчтний байдлаар нас барах магадлал нь 23%-аар буурна гэсэн үзүүлэлт гарсан байна. Харин арга хэмжээ авахгүй байвал нас барах магадлал нь 30%-аар нэмэгддэг гэсэн үзүүлэлт гарчээ. 3-дугаар нууц хараа хажи бүү буюу 80% цадтал идэх Японы нууц. Дэлхийн хамгийн олон урт наснууд амьдардаг Японы Окинава арлынхны философиг хараа хажи бүү гэдэг. Энэ нь хотоодынхоо зөвхөн 80%-д нь хоол өгч 20%-ийг нь хоосон үлдээх эрүүл мэндийн дадал зуршлуудын нэг юм. Энэхүү ухамсартай дадал нь илүүдэл идэлтээ сэргийлж хоол боловсруулалт, бодисын солилцоог хийвэн байлгаж зүрх судасны систем болон дотор эрхтнүүдийн ачааллыг багасгадаг. Хотоодод үртэл идэх нь хоол боловсруулах системд асар том ачаалал өгч бие махбодод эсрэлтийн стресс, чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Шинжлэх ухааны үүднээс хоолыг 80% цадтал идэж бага зэрэг өсөглөг мэдрэмжтэй үлдэх үед бие махбод аутофаги буюу хуучин гэмтсэн эсүүдээ өөрөө цэвэрлэж, шинчлэх, залуужуулах процессыг ажиллуулж эхэлдэг байна. Майя клиникийн калорийн тооцоолуурын мэдээлснээр 40 настай дундаж биетэй эмэгтэй 70 хоногийн ихэнх өдрүүдэд биеийн тамирын дасгал хийдэггүй л бол эрүүл биеийн жингээ хадгалахын тулд өдөрт ердөө 1500-аас 1700 калори л хангалттай байдаг гэсэн байна. Хинч хооллох хэв маяг эсвэл орчиндөө өөрчлөлт оруулж хоолноос таашаал авч зөвхөн 80% сатгалан болтолд нь хооллож сурч болно. Энэ үрвслийг намдаач насыг уртасгадаг хамгийн хүчтэй дадал юм. Хоолноос бүрэн цадаж хүндрэхээс өмнө халуугаа тавьж сурцгаая. Хараа хаач бүү дадлын хоол хүнстэй харьцах үед ухамсартай хооллох арга барил хэрэглэхийг хүсч буй хүмүүст өгөх зөвлөмж нь. Нэгдүгürt нь хоол идэхээс өмнө бие махбодоо шалгах. Энэ нь хэрвээ та бие махбодын хувьд өсөж байгаа бол өөрийгөө үгүйсэх нь хийтийг идэхэд хүргэдэг. Гэтэ хэрвээ та үүдэж ядарч стресст орсон бол үнийг түр зогсоогоорой. Хоёрдугаарт нь саад болохгүйгээр хооллох. Энэ үед зурагт болон компьютероо унтрааж хоолндоо бүрэн анхаарлаа хандуулаарай. Дэлгэцэн ихэвчлэн бидний цатгалан мэдрэмжийг сатааруулдаг бөгөөд энэ хит идэхэд хүргэдэг. Гуравдугаарт нь хоолоо удаашруулж хазалт бүрийг амтлаарай. Хоолоо маш сайн жажилж удаан идэж сураарай. Хурдан идэх нь илүү их идэхэд хүргэдэг. Бид өсгөө болсон гэсэн тохионд бие махбод хариу үйлдэл үзүүлэхийн тулд удаашруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь цатгалан биш тухтай цатгалан мэдрэмжийг мэдрэхийг зойр. Энэ удаан хооллож биеийнхээ дохойг сонсох нь танд үгний хийхэд туслана. Тавдугаарт нь шим тэжээлд анхаарлаа хандуул. Хоолчны амин дэм, эрдэс бодис, эслэг, энергиэр баялаг байгаа эсхийг шалгаарай. Гуравдугаарт нь өөрийгөө энерги сэтгэлээр дадах хэрэгтэй. Төгс хооллох шаардлагагүй. Хараа хажи бүүгийн гол зорилго нь бие махбодоо ухамсарлах тухай юм. Өнөөдрийн ярилцсан хөлийн булчин ясны эрүүл мэнд болон 80% цадтал идэх зуршил нь таныг өглөг үед ч залуу хүн шиг эрч хүчтэй байлгах шинжлэх ухааны баталгаатай аргууд юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.